Та нар захиалга хийдэг бол AI ашиглаад сурчих заяа. AI тэгээд үнгүй AI яаж ашигладаг нэтрэгээ би олон юмнууд оруулсан байгаа. Заавал үзээрэй за. Тэгээд та нар табог сайн мэддэг гэж бодож иж магадгүй. Гэхдээ ер нь бол та нар мэдэхгүй л байгаа юм шиг үлээ. Тэгэхэд би нэг юм оруулчлаа. Тэгээд бүтэн үзээд дуусах юм бол ухаантай болно. За, та бүхэн Табоо гэдэг аппликейшнийг бол татаж чадна. Тэгээд Табоог татахтаа бол ерөөсөө Play Store юм та нарын одоо ашигладаг юм руу орвол Табоо бичвэл ингээ гараад ирж байгаа. За, би хамгийн дээдл нь Temu байнгын сурчлагаа хийж байгаа болохоор ad буюу ингээ ads болоод хамгийн дээдэлтэй гарч ирдэг. Temu мемиг татчих битээ доош ороо. Наа чи манусаас өөр хүмүүс ашиглавал зүгээр. За, open гэдэг дараад орчих. Тэнгүүд яаж энэ дээр бүх юмуд англи нэтер янз янзаар гарч иж байгаа. Энд логин гэж гарч байна. За, аккаунт дээр нь дарчихгууд угаас яаж нэвтрэх үү гэж гараад ирнэ. Та нар Alipay бол Alipay-ээр нэвтрээрээ. Үгүй бол энэ одоо холбогдно гэж нэг хөгийн юм болдог. За, continue with Alipay гэдэг чинь те. Тэнгүүд энэ дээр чинь за таны жоохон шалгаж үзэх ч юм уу тиймэрхүү утсан чинь мессеж ирэх ч юм уу тиймэрхүү юмуд гарч ирэх бах. За, үгүй бол ингэ шууд нэвтэрчин заяа. За, түрүүн би танарт нөгөө нэг Alipay дээр нэвтрэхдээ та бүхэн бүгдээрээ мэйлээрээ нэвтэрсэн байж магадгүй. Мэйлээрээ нэвтэрсэн бол араас нэг ийм юу хийгээрэй. Одоо чинь ми хэсэг дээрээ дарж агаад settings дээрээ дарчих. За, settings дээр дарангууд account and security гэдэг байгаа байхгүй юу? Энэ дээр дарангууд тань mobile number гэж байгаа. Энэ хэсэг дээр оруулчаарай. Битээр түрүүн бичлэг хийжсэн чинь нөгөө нэг screen record нь сейвлэгдээгүй. Хадгалагдаж үлдээгүй. Тэгээд энэ нэг айгүй гоё хэрэгтэй юм байсан. Тэгээд тэр маань орж чадсаггүй нэг дахиж хийх боломжгүй болохоор. Тэгээд mobile number гэдэг дээрээ дараад орчингууд та нар дээр одоо add mobile number гэдэг тийм их юм гарч ирнэ. Тэгэхээр тэрэн дээр нь ороод утасны дугаараа хийгээд 976 гээд утасныхаа дугаараа хийх юм бол асуудалгүй мессеж ирж ийлээ шүү заяа. За, мессеж ирснийхаа дараа та бүхэн ингээд ороход асуудалгүй болно гэсэн үг. Тэгээд нэг блоклогдох тэргээд янз янз юм гарч ирдэг. Би тэрийг бас яаж блок гаргадаг вэ гэдэг хичээл бас бэлтгэсэн байгаа. Тэгээд та нар хэрэгтэй бол хэлээрэй. За, их хамгийн эхлээд хийх зүйл бол ийм байдаг. Та нарт ингээд харангууд одоо 511 мега хямдрал сэлтэй бүх юмуд ингээд гоё харагдаж байгаа. Англи дээр бүтэн харагдаж байна. Яг та нарт ингээд ойлгомжтой англи дээр болохоор аюу амар байгаа даа. Гэхдээ би та нарт хэлэхэд та нар яг ингээ хятад хүмүүс яаж авж байгаа тэр шиг нь авцур. Тэгжээж одоо энэ маш олон сонголтууд гарч ирнэ, илүү олон хямд юмнууд гарч ирнэ. Энэ англитэй баруун аюу үнэтэй юмнууд гарч ирдэг. Тэгэхээр хятадаар нь ашиглах гэсэн үг. Энэ англитэйг бүр март гэсэн үг зөө. За, аккаунт дээр дарлаа дараа нь settings дээр дарангууд country and region гэж байгаа. Регион ч гэсэн болон за аливаар нь дуудан танахын дур. За, энэ дээр дараад орчингууд энэ дээр country and region дээр нь Mongolia гэж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр Монгол руу явж болох бараанууд л танарт харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо хятад дотроо зарагдах тийм бараанууд харагдахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ нь mainland of China буюу ингээ хятадын дотоод туслахч. За, тэнгууд яаж шууд хятад болчихж байгаа. Энэ хоёр дахь нь болохоор хэл гэсэн үг. Энэ хэл рүү оронгууд сонголт тавихгүй хятадаараа байгаад байгаа. За, энэ нь болохоор төлбөрийн одоо юу гэх юм мөнгө төгрөг нь одоо монгол мөнгө рүү тооцогдож бодогдно гэсэн юм байгаа. Энийг одоо тэрүүгээр нь байлгахч болно. Гэхдээ би зүгээр энийг юан болгох чинь амар үйдээ. За, энэ дээр зөвшөөрснөд арчна. Тэгэх юм бол бүх юмуд чинь ингээ хятад болоод гарч ирж байгаа баруунууд чинь сонголт төр бүгдээрээ айгу ариун олон болоод эхэлнэ. Тэгэхээр их зүгээрээ. За, энэ хүмүүсүүд бол одоо мөнгөн шагаа гэдэг өөрийнхөө нэрийг оруулсан байгаа дээ. Энийг бол одоо яаж засч болно. Тэгээд танах TB нэтрээ гэдэг янз янзаараа ч үжиж болно. Тэгээд энийг хамаагүй. За, хамгийн түрүүлээд та нарын хийх юм болохоор хаяг холбочвол амар. Хаяг холбох юм нь амархан. Энэ дээр дарлаа. Энэ баруун дээд болгон чинь одоо DJ гэдэг хэсэг. За, энэ хуучин би түрүү хаяг холбоцсон байсан. Энийг ороод устгахчээ. Анлиг дээр нь дарж агаад ингээд устгахын тарч. За, тэнгуү та нарт дээр яаж хаягийн хэсэг дээр ингээд дахиад ихнээс нь явуулъя. За, ингээд энэ хаяг дээрээ дараад оронгууд ийм хэсэг гарч ирнэ. За, тэгэхээр энэ дээр нь хаяг оруулах гэдэг хэсэг. За, хамгийн түрүүлээ сонгох юм энэ нэг товч байгаа. Энэ дээр дарна. За, энэ дээр дарангууд яаж ийн ихлээр одоо хятадын энэ одоо хамгийн ихнийх нь хоёр сонголт нь болохоор эхнийх нь хятад дотоод энэ нь одоо хятадын гадаад гэсэн утгатай. Тэгэхээр хятад дотоод гэдгийг сонгоно. Тэгээд доош нь явуулангууд энэ үсгний ард одоо өвөр Монголын өөртөө зэх орон гэсэн утгатай. Нэм мөнгө үүж байгаа байхгүй юу? За, энийг сонгочихно. Тэгээд дахиад доошлуулах юм бол X үсгний хажууд одоо Шилийн гол аймаг гэдэг юу орж ирнэ. Тэгээд X үсгийг дарлаа. И үсгэн дээр болохоор 3 дахь сонголт нь И үсгэн дээр нь Ирээн хот гэж байгаа. За, И үсэг. Тэгээ энэ дээр болохоор нэг 2 дахьын сонгоч өрөө зөө.
Энэ болохоор манай зүгээр cargo-ны хаягийн та нар тэгээд хүссэн cargo-марыг холбож болно өөрсдөө чинь дор. За тэнгүүдээ Boonda application руугаа орох хэрэгтэй. Boonda application татсан байвал одоо манай cargo-ны хэрэглэгчнэр бол татсан байгаа бох. За profile хэсэг рүүгээ ороод салбарууд гэдэг хэсэг дээр оронгууд танд хамгийн ойрхон салбар чинь дээрээсээ доошоо ингээ бүгд харагданаа. За Yarmig салбар гэж байна. Дорнгуудаа хүлээн авахч гэдэг хэсэг байна. Тэгээд эдний бүгдийн копидод оруулчихна. За хамгийн түрүүлээд сонгоцсон юм чинь энэ дээр ихээр бүтэн хаяг гэдэг хэсэг байна. За энэ дээр хаяг гэсэн хэсэг байна. За энэ хэсэг хойдол дээр дарах юм бол хуулигдлаа гэж юм те. Буцаж орлоо. Энэ дээр нь дараад paste. За одоо энэ хэрэглэгчийн нэр гэж мөнгөний шагаа гэдэг хэсгээ хаавч хай. Тэнгүүдээ энэ дээр оруулсан манай хүлээн авах гэсэн энэ нэг кодтой нэмийг оруулчих шүү заяа. Тэгээ энэ дээр болохоор ямар мэдээллүүд байдаг вэ? Салбар болгоны нэр хүлээн авах нэр нь өөр ихгүй энэ ханз нь өөр. За энэ одоо жишээ нь шүүдрийн тусал гэдэг нэртэй одоо манай Yarmig cargo-ны цаад нэр нь бол тийм юм. За энэ дээр утасны дугаар хэсэг байна. Тэгээ утасны дугаарыг copy paste гэхэлэр зарим утас болохгүй гэж магадгүй. Зарим нь бол болно. За энэ дээр болохгүй нэгүүд одоо сайн хэд гэж байна. 130 84 79 93 53 130 84 79 93 53. За энэ дугаараа ерөнхийдөө сайн шалгаараа гараар хийж байгаа бол нэлээд сайн шалгаарай. Тэгэд бусад хэсэг нь ерөнхийдөө гайгүй шууд хадгалах гэдэг тавчид ажиглаа. За ингээд харангууд манай хүлээн авах хаяг бүх юмуд ингээд cargo-нд холбогдсон. За энэ ихний чинь хийх юм шүү зэ. Одоо хэдүүлээ энэ табууд дээр юу идэг вэ гэдгийг ерөнхийдөө туршия. За хамгийн ингээд нэгдүгээр хуудсан дээр бол ерөнхийдөө ийм юмнууд гарч ирнэ. За энэ хамгийн дээдлээс нь явъя. За бүр эндээс нь явъя. Тэгээ уцуутных өөр идэв ш. Энэ дээр дарангууд одоо аль хэсгийн бараа вэ гэдэг. Энэ нь болохоор Хятадын дотоод гэж энэ үүдэн Монгол улс гэдэг гэж энэ Хонконг гэж ингэх мэтчлэн одоо тий Тайван ч гэдэг юм уу тэгээд харагдчихна гэсэн. Хэдүүлэл Хятадын дотоодыг сонгочвол зүгээр. За энэ Guangzhou гэдэг энэ нь болохоор одоо таны follow хийсэн дэлгүүрүүд байхгүй юу? Таны юм авч ирсэн follow хийсэн дэлгүүрүүд. Одоо хувцсанаар авдаг бол эднийх нэг чанартай даа гэсэн юмнуудаа ингээ follow дарчгаар шин хувцснууд нэтэр энд орж ирсэн барнууд нэг ингээ харагддаг. Эндээс хайгаад явчвал зүгээр. За хоёрдугаар хэсэг нь Tweezy. Энэ нь одоо танд санал болгож байгаа бараанууд үүднэ. За санал болгоод нь юу вэ гэхээр одоо энэ Tabu гэдэг аппликейшны одоо алгоритм нь яаж ажилладаг вэ гэхээр таны орж үзсэн бараанууд их чинь ингээ үзээд за нэг иймэрхүү энэ хүнд одоо иймэрхүү бараа таалагддаг иймэрхүү загвартай иймэрхүү материалтай бараанууд таалагддаг иймэрхүү өнгөтэй таалагддаг гэд танаас авсан мэдээллүүдээсээ ингээ танд бараанууд санал болгодог байхгүй юу. Түрүүн жишээ нь би энэ дээр нэг таавчиг үзсэн хүүхдэг үзсэн тэнгууд одоо хүүхдэг таавчиг хүүхдийн нүд дээр ингээ харагдаж байна гэсэн үг. Та юу нэр юу л хайж ин тэр болгон чинь ингээ танд харагдаад наа гэсэн үг зөө. За үүнээс цаашаа болохоор энэ яг зүгээр нэг хүнсний дэлгүүр ойрхон хүнсний дэлгүүртээс одоо ногоо цагаа юу гэдэг те тэрийг шууд захиад авчих боломжтой. Хятадын хөргөлтийн систем лаг болохоор тэгээ эдгээр босдны их хамаагүй. За дараагийнх нь одоо хос 11 буюу одоо 11 сарын 11-ний одоо хямдралтай бараанууд энэ дээр бас ингээ харагдана. Гүртэг мөртөг янз янзаар харагдаж байна те. За нэг иймэрхүү. За бусдын бол нэг тоогоод хийх хэрэг байхгүй. Хэдүүлээ энэ байнга байж ах үе нь бол энэ дээрээ дарцсан байж байвал ингээд ерөнхийдөө зүгээр. За энэний доор хитэн юмнууд харагдаж байна. Энэ бол скан. Энэ скан яад юм бэ гэхээр QR код авах юм бол QR кодыг уншаад тэр бараа руу ордог бохнэ. За тэр нь яад юм гэхээр за жишээ нь энэ барааг хэдүүлээ бараа руу орлоо. Тэгэд та үнэлүү ч юм уу линк захиалгаар ч юм уу те нэг за ямар нэгэн бараа руу орчих. Линк захиалга явуулахдаа линк явуулахаас илүү зүгээр юм нэг энэ баруун дээдлийн биш энэ үү штэ. Энэ товчон дээр дарчих. Тэнгүү танаараа энэ нэг юу гарч иж байгааз энэ QR гарч ирж эсвэл энэ дээр дарчих заяа. За энэ дээр дарангуудаа энийгээ сайхан скриншот хийгээд авчих. За энэ юу нь бол яадаг вэ гэхээр таны энэ QR-аар чинь яг таны хүссэн бараа руу ордон. Тэгээ линк захиалж байгаа хүмүүс ийм байдлаар явуулчвал илүү амар. За тэрийг түрүүний хоёулдуулыг ярьж яасан скан гэдэг. За энэ скан штэ. Энэ скан хэсэг дээр ингээд аваачгүй шууд зураг руугаа орох хэсэг байгаа даа. Энэ доотлын. Тэгээд энэ дээр дарчингууд шууд зураг руу ч ороод саяны бараа руу ч ингээд нэвтрээд орчих байгаа байхгүй юу. Тэгээд линк захиалдаг хүмүүс бол энийг жоохон мэдээд авчвал зүгээр идэл. За энийг тийм үед ашиглана. Хоёрдугаарт нь бол мэдээж энэ дээр одоо барааныхаа нэр ч юм уу одоо юу ч гэдэг юм тий. Та нар одоо translate ашиглаад хятад нэрээр нь ингээд хайх юм бол энд одоо 2025 оны одоо юу гэх юм одоо күртэг мөртэг гэх тиймэрхүү нүдэ ингээд оруулчихын заяа. За иймэрхүү байдлаар үгээр хайна. Гуравдугаарх нь болохоор
та зүгээр юу ячиж болно? Зургаар бараа хайж болно. За жишээ нь энд байгаа ог их чинь одоо усны сав. Тэнгүүд энэ одоо мөнгөн усны сав байна уу? Янз янзын материал нэр байгаа бох тий. S990 гэж чинь. За энэ нь одоо ойрог мөнгө нь одоо 3200 оны үнэтэй. Энэ бол одоо мөн бах. Иймэрхүү одоо энэ ингээд янз янзынхаараа ингээд зургаар нь хайхад боломжтой. Тэгээ монголчууд хөвчлэн их зургаар нь хайдаг. Тэгээ энэ зургийн хайлт бол ер нь их дэжгүй. За үүнээс цаашаа юу вэ? Энэ хэсгийг та нарт тайлбарлаа болчлоо. Үүнээс цаашаа бол энэ хэсгээс нэг ихний гурыг ашиглахад болно. Тэгээ энэ хэсгийг бас ашиглаж болно. За эхнээс нь энэ болохоор одоо ер нь бол өдөр болгоны хямдарсан одоо өдөр тутам хэрэгэлдэг тиймэрхүү бараанууд аяг их орж ирдэг. Эндээс аягүй олон хямдрлууд гарч ирдэг. За зарим хүмүүс ингээд хэлдэг штэ. Энэ барааны ингээд сонголт дээр хідүүн хүн авсны жоохон харж байгаарай. Тэгэх юм бол илүү сайн байдаг шүү ч гэдэм үү те. Тэр үед болохоор одоо шинэ одоо табуудаар нэгдсэн дийлгүүрүүд болохоор энэ хямдралын хэсэг дээр бараагаа оруулаад захиалгаа олон болгож иж одоо хүмүүсийн одоо итгэлийг авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хэсэг дээр аюу болоо хямдралын хэсгүүд байдаг бахнаа. Тэгэд одоо цаас, нойлын цаас янз янзын юмуд байна. Одоо бэлэн гоймон нэтрээ те. Яг ингээд хямдарсан юмуд үйдэг. Тэгээд мянган ширхгийг хямдруулаад тавьчин ч гэдэг юм уу. Тиймэрхүү маягтай. За энэ бол нэг тиймэрхүү хямдралын юмуд харж байхад гэмгүй. Энэ мяуша гэдэг табо мяуша гэдэг. Энэ үеийн табогийн одоо мяу гэдэг нь болохоор секунд гэсэн үг. Ша гэдэг нь алах гэсэн үг. Секундэд аал гэсэн утгатай юм уу да. За ер нь бол алцаад ав гэдэг утгатай байхгүй яг одоо утгачилж орчуулах юм бол за энэ лүү дараад оронгон бол ерөөсөө энэ хараа бандаг 0.1 болцсон байна те ширхэг нь. За энэ одоо нэг юуны ч тос энэ бодвол одоо нарны тос ч юм уу юу ч гэдэм ямар нэгэн тийм л юм баг 0.1 юан болцсон байна. Иймэрхүү юм дэл. Би одоо эндээс чинь би яг ийм авч ирсэн байхгүй юу. Энэ тэлээ өгөөс тийм. Тэлээ энэ гайгүй тэлээ ирэн зэрэг нэрийг гэсэн. Ойлоо шууд энийг аваад үзээ. Хагийн холбогдсон шүү дээ. 9.9 оны жоод энэ 0.1 болцсон байгаа юм тий. Шууд дарж аваад алийг авах вэ? 125 см-тэй байх юм. Playboy гээд хоёулаа бичих нь байх юм байна зөө. Энэ яг л 15.1 болчихоо. Зөөж. Энэ хооронд дуусчихгүй. Энд нэрээ байгаа бараа маш өстой маш хурдан дуусдаг шүү. Өстой зүгээр тоглоомгүй эргээ харахад дууссан байдэн шүү. Тэгэхээр харж агаад гоё бүр хямдралын юмнууд авах хэрэгтэй. За 0.1 гэж юм. Энийг шууд авах гээд үзье. 0.1. За төлбөр төлөх сонголтын доотлол дээр нь чамд угаасаа WeChat Pay байхгүй болохоор Alipay сонгочих. Тэгээ аюу олон хүмүүс ингээд энэ дээр асуугаад байхгүй. Энэ яач вэ? Энэ яач вэ гэж. Энэ дууссан тий. Тэгээ нүдэн дээр дуусчихад газ авъя. Газ авахгүй л энэ хүмүүс алгуулчих. Тий 0.1 юу гэдэг чи 5 төгрөг үү? Тэр хэлцээ. Тий. За яг энэ орнд дуусчихгүй яав. Нэг л линкэн дээр маань алдаа гарч. Тэн манай Alipay уншаад эхэллээ тий. Иймэрхүү юм дээр бол дууссан байх магадлал өндөртэй. За 0.1 ён ингээд доошлууллаа. Төлбөр төлөх. 0.00 гэсэн хаа. Дээрээс нь чамд хямдрал байна. Чи бүр үнэгүй авчлаа. What ингээд төлбөр амжилттай болсон зөө. За одоо эргүүлээ хоёлаа нэг бараа руугаа иргэд орё. Энэ дотор зөндөө иймэрхүү юм байдаг шүү. Саяны тэлээ нэрээ шүү. Чи нэг 2 жил бол асуудал үүрчин зөө. За ингээд харангуудын хараад фаго гэдэг чи одоо бараа явуулахад бэлдэж гэсэн үг. Бараа явуулаад бэлдэнгүүд дараа нь машины зургатаа дээр болохыг тээвэрлэлт. Тэгээд чамдаа ирчингүүд нь пинжа гэдэг одоо сэтгэл хэсэг. Тэгээд зарим бараанууд одоо сэтгэл бичингүүд 1 ён 2 ён гэтэр гэдэг үгдیں۔ Шүүп мүп гэдэг одоо 2000 оны сая мая төгрөгийн үнэтэй юм байна шүү дээ. Тэрэндээ гоё сэтгэл өвчнгүүд бүр 50 ён өгнө. Балжмагчийн нөгөө нэг одоо туулаа юу мүү гэтэр гэдэг юмнууд зардаг гэсэн байхгүй юу? Би тэрнээс чи харж байгаа л купонуудын барайл WeChat-аар уншуулаад 50 явна. Сайхан сэтгэл өвчл зүгээр easy мөнгө зөө. Тийм байдгийг шүү. Тэгээд би явцдаа та нарт зааж өгье. За ингээд харангууд хоёлаараа үнэгүй авцсан. Нэг юу. Тэгээ одоо темүүдээр үнэгүй юмнууд гээд одоо хүмүүс аймаас уртлаад байгаа шүү дээ. Наач нь табуудаж ч гэсэн байдаг хөө. Гэтэ темүүгийн юм чинь жоохон яахгүй юу. Өөрөө Pinduoduo-гийн охин компани гэж гарч ирж байгаа. Тэгээд олон улсад зүгээр юм сурталчилгаан тиймэрхүү явдیں۔ Энэ табуудаж гэсэн тиймнүүд байдаг. Тэгээд хэдүүлээ энийг аягүй сайн хүмүүс зааж өгөх хэрэгтэй заяа.
За буцъя. За хэдүүлээ Мяушаг ерөнхийдөө ойлгосон шүү дээ та нар. Энэ дээрээс одоо ингээд харж байгаад янз янзын юмнууд ингээд авч болно заяа. Одоо хотго мотго 4 оны гэдэг чи 2000 төгрөгөөр авч штэ. За нэг иймэрхүү гээд янз янзын юмнууд байгаа. Аюул олон юм байд. Тэгэд эндээс та нар тэгээ хүссэн юм. Өнөө сайн ухаад тахлаар энэ дээр чи хүсдэг юмнууд чи гараад ирдэг болчихноо. За. Мяуша ойлгомжтой. Та нар табу өргөлж байгаа та нар бүгдийн сайн сураарай. За энэ болохоор энэ табугийн одоо лайв байдیں۔账号试一下， Энэ эхний лайв 是淘宝。对，下表单就是现。 9块9 эндээс үзэж болно. Тэгэд нэг табугийн лайв нэх гоё шээ. Би та нарт ирээдүйдээ одоо дөвийн гэдэг одоо хаттын одоо юу гэх юм TikTok гэдэг байхгүй юу? Хаттын TikTok бүр зүгээр л галзуу заяа. Тэндээс бол зүгээр барааг бол бүр үнэхээр л алцаад аван заяа. Тийм байдیں۔ За эдрийг бол нэг ашиглаад байх юм байхгүй. Нэг онц юм байхгүй. Нэг юм сураач ирэггүй. За яг хөө эндээс дараагийн хуудсан дээр ингээ зүүнээс нь ингээ баруун татаад эргүүлэх юм бол энд нэг Finlay гэдэг энэ одоо юу гэх юм манайхаар категори байхгүй. Энэ категориос та нар ингээ хүснээр харч бол. Одоо энэ ээж нэрийн юм ч гэдэг юм уу те. Тэгээ ингээд ээж хүүхдийн юмнууд байна, энэ эрэгтэй юмнууд байна. За энэ дээр дарах юм бол бүр олноор харагдана те. Тэнгүүд одоо эхнээс нь хараад ингээ явчихад за одоо эрэгтэй хувцс гэхэд одоо ямар хувцс хүүдийн юм уу, цамц юм уу, одоо те поло цамц юм уу тэр поло дээр дарангуу дан поло юмнууд харагдах жишээ нэ те. Энэгээр нь яхаа хүмүүс нөө юу авахаа мэдэхгүй байх юм бол хайчиж болно. Ийм бидгийг. За энэ ойлгомжтой. Энэ эднэр өтер нэг хэрэгтэй юм байхгүй. Тэгэд одоо за хоёлаа ерөнхийдөө анхны захиалга авал хийчихье. Ингээд нэг хэрэггүй юм руу орчихлаа тэгээд. За энэ хэсэг үл ойлгомжтой та нарт ингээд табуугаа санал болгож байгаа баруунууд ингээд харагдана. За энэ хэсэг дээр болохоор зүгээр ингээд бичлэгнүүд харагддаг. Харж агаад санаа аваад энэ дэжгүй юм шүү гэсэн юм руу орж болно. За тэгээд энэ ч бас нэг хэрэгтэй юм шээ. Энэ бичлэг дээр. За 3 дээр нь болохоор чанд ирсэн чатнууд юмнууд харагдан дэлгүүртэйгээ чаталж болно. За би одоо юу гэх юм 180 өндөртэй 80 кг жинтэй айл ярзмарыг авах байж гэдэг юм уу те. Тэгээ чаталж матлахад бол хэлнэ. Эсвэл одоо энэс 5-ыг авал хэд болох вэ? Хямдрах уу ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар хийж болно заяа. За хоёулаад болохоор за энийг төрдөө устгах. За их чичин захиалаарай гэсэн юм байгаад байгаа те. За манай хүн болохоор их чихэн захиалга гэдгсэн чинь зураг явуулсан байсан. Тэгээ ингээд харах юм бол энэ хүүхдийн хүртэг байгаад. За ингээд зургаар харахад бол ерөөсөө аюу амархан. Шууд хамгийн түрүүлээд харах юм бол ерөөсөө энэ 7000 захиалгатай нэг сарын захиалга нь 7000-ыг ботчих заяа ерөөхдөө. Үгүй ер нь 7000 гарan ингээд захиалагцсан. Энэ нь болохоор нэг 10 ширхэг захиалагцсан. Яагаад гэдэг нь ойлгомжтой байна тий. Яагаад гэвэл энэ 376, энэ 363 байна. 13 оны зүрхтэй болохоор энэ хятад хүмүүс яах нь вэ? Энэ хятад хүмүүсийг би хэлээд байгаа. Одоо юу юм манус хятадын аппликейшнийг ч юм уу хэрэглэж хятадаас юм авж байгаа бол тэр одоо хятад хүний одоо юу юм өөрсдийнх нь тэр одоо онцлог шинжийг бас мэддэг байвал зүгээр. Хятад бол ерөөсөө хямдхан юмд маш их дуртай. Энийг хямдруулж авахтаа дуртай, хямд юм олж авахтаа маш их дуртай гэсэн. Тэр нь шууд онлайн шоп дээр шууд ажиллагддаг. Хамгийн хямд байгаа нь л их зарагдана. 2 оны зөрөө байсан ч гэсэн ерөөсөө нэгнээс нь 10,000 авцсан, нөгөөдгөөс нь 10,000 авцсан байдаг ч юм уу. 2 оны зөрөө байсан ч гэсэн тийм гэсэн. За тэгэхээр бол эндээс харж байгаа тавилаа хараад тэгэхээр энэ 3,000 гарантай байна те. Энэ 800 өтөртэй байна. За яагаад энэ 800 болсон бэ гэхээр сүлд одоо 3 оны хямдхан болоод энэ чи одоо 800 гаруй захиалга авсан байна гэсэн үг зөө. Гэтэ нөгөө зурган дээр нэг хичээч яагаад юм бэ? Энэ бол 7000 гаруй захиалгатай бат байна те. За бараа руу н орчих. Baby the moon's gonna be crazy 'cause I think I'm in love with you. Тийм тэгээ 363 гэдэг чи ойролцоогоор 180,000 төгрөг. За карго нурлах гэхэд 200,000 төгрөг болно. Тэгээд энэ чанартай юмнууд байгаа л гэсэн. Мэдээж энэ чинь 30 оны хүртэх ч гэсэн байгаа шүү. 50 оны 60 оны ч байгаа. Гэхдээ чанарын хувьд шалгуур. За хамгийн түрүүлээд юу харах вэ гэдгийг би чам заагаад өгье. За захиалгын тоог бол хараад орсон тий. Тэнгүүдээ манай каргонууд ч үсэн ер нь захиалж байгаа хүмүүс болохоор тий сэтгэл хараа бодит зургийг хараа гэж хэлдэг. Энэ дээр бол бодит зургнууд харагдсан зөө. Тэгэд дэлгүүрийн үнэлгээг нь хараарай гэж хэлдэг. За би чамд эхлээд шууд зааж өгөх юм DeepSeek. Тэгээ бит хоёрыг нь түрүүн DeepSeek-ийг татаад эхнээс нь амар гоё хийсэн юм уу? Тэгээ одоо хөөрхий нөгөө бичлэг маань ягаагүй болохоор
юу лээ? Хадгалагдаагүй болохоор тэгээд одоо эхнээс нь хийхээс өөр аргагүй. DeepSeek-ийг бол та нар ингээд аппликейшн татгаас ерөөсөө DeepSeek гэдэг ингээд татчихаарай. Тэгээд та нар бол ChatGPT-г бол мэдэх бах. Гэхдээ би та нарт DeepSeek-ийг зөвлөнө. Ягаад гэвэл ChatGPT-ийг 5-аас дээш юм асуучихлаар мөнгө нэхэд унна. Тэгвэл DeepSeek үнэгүй байдаг. DeepSeek дээрээс нь хятадтай болохоор илүү хятад талтай илүү мундаг байдэн зэ. Тэгээд та нар татчаад мэйл юмар нэвтрээд орчих. Бид хоёр бол хамгийн түрүүлээд энэ дээр хийсэн юм байгаад байгаа байхгүй юу? За нэг ингээд дээшлүүлчих. За энийг хоёлоо копидод авчи те. За тэнгүүдээ ингэн шинийг нэ. Яаж шинийг нэ гараад. Энэ дээр энэ те. За шинийг нэ. Та бүртгүүлээд орчингуудаа DeepSeek дээр нэг над шиг ингэ бичиж. Сайн байна уу? Би монгол хүн Табо апп-аас байнгын захиалдгаа надад хятад хэлээс монгол хэл рүү орчуулга хийж өгөөч гэж бичиж. За тэнгууд яхаа монгол хүн тантай байж гин ингээд орчуулгынууд хийгээд өгөө. Тэгээд ингээд Google Translate дээр ингээд яавал зүгээр шүүгээ зөвлөгөө өгч юм те. Энийг бол хай зүгээр. Энийг зүгээр л DeepSeek-ийг бол загинжахад болно, окей. За тэнгууд хоёлаа энэ барааныхаа эндийн удаандар. За. Хэлтэй. За удаан дарангуудын сайн энэ дээр удаан дарлаа. Ой. За энэ нь болохоор линкийг хуулах гэж байгаа байхгүй. За хоёлаа линкийг хуулаа явуулчих. Минийхаар бол энэ угаасаа түрүүний хойлоо турсан шүү дээ. Таны хэлсэн Табо линкийг харлаа. Линк нь богино холбоос төлбөртэй байгаа учраас үнийг дагаад барааны дэлгэнгүй мэдээллийг шууд харж болохгүй байна гэдэг чинь. За тэнгууд хойлоо арай өөрөөр харж болох нь. Тэнгууд дахиад линкийг ингэж үзье. Энэ дээрээ дарангуудаа фүүжилийн анжээ гэдэг энэ дээр дарахлаар бас тэгвэл энийг үзье. Хой. Одоо болж байна тий. Тэнгүүд манусын мэдэх гээд байгаа нөгөө нэг асуудлуудыг бүгдийг хэлээд өгч байгаа байхгүй юу. За таны илгээсэн бараг харлаа гэд. Түрүүний линк нь яга болохгүйсэн гэхэлэр энэ богино линк байсан юм шиг байна. E-TBC нэгсэн мод энэ адилхан л байна да. За тэнгүүд яаж вэ? Солонгосын шин загварын өвлгийн хүүхдийн хүрдэг 95% цагаан голомны пуужин гэнэ. Энэ пуужин гэдэг нь болохоор ер нь л өд сөдийг хэлж байгаа юм. Одоо ер нь энэ заагаад өчөд болно заяа. За ийм урт загвараа тэгээд 95% ингээ цагаан галууны ингээ дотор юутнуудтэй охид төгүүд бүгд хэрглэж болно. За ингээд байна те. За нэг иймэрхүү мэдээлэл өгч байна. Хоёлаа тэнгүүд шууд ингэчээ. За хүмүүст хэлэхэд ингээд хамгийн гол мэдээллүүд хаана байдаг вэ гэхээр энэ хэсэг дээр бас байгаа. Одоо яг энэ хэсэг байгааз энэ хэсэг дээр ингээ удаан дарчих. Тэнгүүд одоо мэдээллүүд гарч ирж байгаа байхгүй юу? Энэ барааны чи мэдээлэл. Одоо 100% юу юм уу те? Ямар материал орсон яасан гэж. Одоо энэ дээр харж байна 13, 10, 14-т настай хүүхдэд болно гэдэг нь үүдэн шүү дээ. За энэ хоёр скриншотыг хийж авлаа. Нэмэгтэрээ дараад имиж өвсөй харагдсан байна. Тэнгүүдээ энэ хоёроо оруулчихна. Add upload-ing боллоо, pinned-ing боллоо. Одоо энэ за одоо болчихж байна. Тэнгүүд нөгөө чинь зурагнаас нь хараад бүх мэдээлэл хэлнэ. Дулаан хүүтэнд сүртэй дүүргэлтэн цагаан голооны өд те. Пуужин гэдэг заагаад өчгөр өд гэдэг болчихно. Хэм маяг нь одоо юу гэх юм чөлөөт энгийн гэдэг хэм маяг өдөр тутмын өмсгөх тохиромжтой те. Зузаан гэмгүүд байна. Одоо нэмэлт тийм зузаан гэдэг юутай энэ бол хүүтэндээ жарахгүй гэсэн утгатай л байна те. Загварын хэлбэрнүүд ийм ингээд юунууд нь хэлчихэж байна те. Бүрэн пуужин гар энэ пуужин гэдэг нь бол одоо юу. Тэгээд одоо полистер нилон яаж орсон юм ингээ бүх мэдээллүүд ингээ орчиж байгаа юм.
За энэ мэдээллүүдийг та нар аваад окей гэж мэдээлэл авсан бол дараагийн харах юм нь юу гэдэг вэ гэхээр одоо ингээд харангууд нэг юм харагдахгүй заяа. Доош нь ингээд явуулгууд энэ дээд хэсгээр сонголтууд гарч ирж байгааз. Хоёрдугаарх нь болохоор энэ одоо бодит зураг нөгөө хүмүүсийн сэтгэлдлүүд байдаг. Энэ дундаас бол орчуулад харсан ч болно. Энийн зүгээр скриншот хийж аваад ч юм уу те. Бүгдийг ингээд сайхан оруулсан ч болно. Нэг нь болохоор барааных, нөгөөх нь ингээд дэлгүүрийн ингээд орчуулга байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ингээд бодит зургийг харсан ч болно. За тэнгуүтээ энэ дээр нөгөө нэг 3 дахь дээр нүд янз шиг ингээд энэ одоо юу юм бүр тийм боловсронгуй мэдээлэл واخгүй. Тэгвэл скриншот хийгээд авчих. Энэ хэсгийг. За дахиад доошлууллаа. Энэ хэсэг дээр яаж юм те? Дүүргэлтийн талаар нь ч юм уу одоо ямар галууны үед яаж орсон хаанах их ингээд бүх юмуд нь харагдаж байгаа. Тэгэхээр дахиад доошлуулъя. Энэ хэсгийг авъя. За дээшлүүллээ. Дахиад энэ хэсгийг авъя. Ой. 6-аар хайдаг хэсэг хүчээр орчно. За ингээд нэг оруулаад үтсэн. Тэнгүүдэд deepseek дээрээ дахиж очиод нэмэх нь фото OCR 1 2 3 4 энэ 5 зургуудыг оруулчих. Юу нь бол курткэн дээр тэр сүдэн куртэг нэтэр хамаагүй дулаахан байдаг гэсэн. Тэгэхээр тэгээд энэ бас энэ чинь угаасаа үнэн ойлгомжтой байгаа юм. 300 yen гэдэг чинь аюу үнэтэй байхгүй. Манус 180 мянган төгрөг чинь бол Монголд л нэг тийм их мөнгө биш. Нэг үнэтэйтэй байхгүй ч гэсэн хятадд бол 300 yen гэдэг чинь тоглоом биш. За энэ дээр харж байна те. Хүүхдэд зориулсан ингээл тэгж ин те. Энгийн үн 456 янаас ингээ хямдарсан байна. 300 туссан байна гэж юм те. Анхны одоо энэ дэлгүүрээс анхны захиалга гэхэд 13 яны хямдрал бас орд юм байна. Купон ашиглаад хамгийн сүүлд нь ингээ 363 ян ингээ болно гэж юм те. Одоо 600 гаруй ширхэг зарагдсан байгаа. За тэнгүүдээ энэ юу чинь одоо энэ юу чинь ингээд үн бүхий байх болно. Тэгээд энэ болохоор юм байдаг. Хятад бараа худалдаж авлаа гэж бодоход 7 хоногийн дотор өмсч үзээд таалагдахгүй бол буцаага явуулж болдог байхгүй. Тэнгүүд энэ дээр одоо нэг шошог гэдэг нь бол манайхаар ярлик гэсэн үг байхгүй. Тэр одоо бараагаа үзэж өмсч үзэх хугацаанд ярликийг ерөөсөө авч болохгүй шүү. Хэрвээ ярликийг авсан байвал та буцаах боломжгүй шүү. Тэргээ бүх мэдээллүүд энд орсон байгаа байхгүй. За ингээд чанар технологийн харангууд одоо те калтар гадаргуутай ингээд одоо юу гэх гадуур утасны тусгай материалаар хийгдсэн дүүргэгч материалны 95% цагаан галууны пуужин багт байх. За яг нэг иймэрхүү алдаа гарч болно. Пуужин гэдэг нь л үд сөдөөл гэсэн утгатай те. Тэгээд 90 нэг юуных нь агуулмжийг хараад үзээрэй. Тэгээд доторх дүүргэлтийн сүднийх нь агуулга нь бол 92% нь одоо юутэй тийм сүд. Тэгээд бусад 8% нь одоо бусад материал ямар ч юм байдیں۔ Те. За дулаан хадгалах технологи нь болохоор тэгээд иймэрхүүгээ бүх мэдээллүүд ингээ харж байгаа байхгүй юу. За ингээ 120 см хөвгтөнд 248 г одоо сүд орсон бол одоо дээшээ тэгээд ингээд мэдээллүүд нь орчиж байгаа юм. Тэгээд энэ бусад мэдээллүүд нь бүгдийг нээж чинь те хөрөө угаалгаар ингээд угаах энэ юу гэж байгаа юм. Тийм юун дотор угааж болно. Угаалгын машинд угаачч болно ч гэдэг юм уу. Ингээд манай эмэгтэйчүүдийн хүсээд идэг нэг мэдээлэл шүү дээ. Нэг одоо яг ингээд угааж болох юм уу үгүй юм уу те. Тиймэрхүү мэдээллүүдийг ингээд асууж болно. За тэнгүүдээ бүр асууж ингээд болно. Би дэлгүүрээс нь асуумаар байна. Энэ гадуур хувцсыг гэхүү одоо энэ ойлгох гэж хувцсыг угаалгын машинд энэ заавал нөгөө крилээр бичиж авах хэрэг байхгүй. Угааж болох уу? Тэнгүү наа ойлгоч чи хятад хэл мэддгүү мэдж байгаа үстэй. Тэнгүүдээс энэ нөхөр бас сайн мэдээллийг авсан шүү дээ. Тэнгүүдээ угааж болно гэдэг юмнуудыг бүгдийг ингээд оролцоогоод тэнгүүд энэ хэсгийнх нь копид авах хэрэгтэй байлаа. Энийг дэлгүүрээс нь асууна гэсэн үг. Өөе. За.
Энэ удаа яагаад копи тогтохгүй юм бэ? iPhone гэдэг чи яадаг утсан бэ? Энэ хэсгийг ингээд авчмарах юм. За бүр болохгүй бол ингээд WeChat-ийн хэсгийг ашиглачдیں۔ заяа. WeChat channel бол тэр хамгийн дээл тараад ирсэн. За нэг ах руугаа явуулчих. Өнгөдөө энэ хэсгийг явуулсан заяа. Явуулсны чинь дараа WeChat зургийг авах болгондоо энэ дотроо бодлохлоор ингээд ийм нэг хэсэг үүдэх байхгүй. Баруун доотлолтын дараад extract text гэж юм. Одоо тэнгүүдээ энэ хэсэг угаз. За энэ хэсгийг ингээд copy хийчих. Тэгээ хоёлаа дэлгүүрээс нь асууна гэсэн үг байхгүй. Энэ дэлгүүрлөө нь бичнэ. Одоо мөн доотлын чатлах хэсэг угаз. Чатлах дээр нь дараад барааг нь явуулаад тэнгүүдээ нөгөөтгөө paste. За дэлгүүр бол газ хурд нь хариу өчнө. Ерөнхийдөө ийм юм дээр ээжилдэг болчихсон. Тэгэхээр газ хариу өчөж чинь. Шүн өсөн ч гэсэн хариу өчөйдг тэр ихгүй. За энэ дээр тэгээд чат ирж илүүг. Тэгээ хоёлоо бүх мэдээлэл авсан юм чинь доош яагаад дэлгүүрийн ингээд бас юуг айгу харж ах хэвээр. Үнэлгийг дээдлээ 5 оноо өгдөг. 5 он бол хэтэрхий төгсөг байгаа. Бүгдээрээ 5 байх юм бол тэр дэлгүүр цоошин дэлгүүр гэж бодох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хүмүүс ингээ бүгд 5 байна гэдэг өө ашгүй гэнэ шүү. Тийм амьдрал төр байхгүй шүү дээ зураг гэдэг юм те. Алдаа нэтэ гаргах хэрэгтэй. Үгүй бол цоошин байгаа байхгүй. За тэнгуудын хараа энэ хөрөө цэвэрлэхийг юу нь бол зүгээр шүү гэж байгаа байхгүй. Дэлгүүрэн те. Тэгэхээр энэ болгоныг заавал асуух хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь хүмүүс яаж энэ дэлгүүртэй чадлах ухааны олохгүй гэдэг байхгүй. Google Translate бол тэрийг маш гоё орчуулж чадахгүй шүү дээ. Тэнгүүд яг энэ AI-д өөрийгөө ойлгуулад, DeepSeek-д ойлгуулад тэнгүүдээ хүссэн юмудаа ингээд орчдөг байхгүй. Тэгээ нэг тэгвэл copy гэдэг авчи. Тэнгүүдээ эргээд DeepSeek руу гараад дэлгүүрийн гэд хариу те хариу гэснээр return хааны тэгвэл paste гэдэг оруулж. Манай ойлгох нь хөрөө угаалгах хийхэд зөвлөж байна гэж байгаа зү. Оо ингээд энэ яад юм бэ ингээд бүх мэдээлэлд өчөж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо бол табу ашиглахын тулд нэг тийм зовх хэрэг байхгүй. Яг энэ AI-тэй ажиллаа зөв ажиллах юм бол хамаагүй амар зэ. За тэгээ энэ дэлгүүрийн ойлгомжтой ингээд бүх нүд нь авцсан. Таны ихчийн нөгөө захиалга гадсан юм чинь болоо. Тэгэд хоёлоо одоохондоо ихч мөнгө явуулаагүй болохоор сагсалж байна. Сагсан дээрээ дарлаа. Хэдэн арзмар гэлээ? Явуулсан. 140 гэлөө. Мөнгө явуулсан мó юм уу? Явуулсан ба. Чи яон болгоо солисон юм? Солиог. За тэгвэл хоёлоо яон болгоо солиол авчиж. За энийг ингээд товцсон юм. Тэгээ яон болохтой чи нөгөө яаж авах вэ мэдэн штэ. Ичкоро бичээл. За яон ороод ирсэн үү? Хэлээ тойрын чатыг харъя. Хүний чат мад уншаанаас те. Тэгээд энэ өчтөр шилжүүлсэн 513 ишээ 757. Юу вэ? 757 нь болж байгаа юм уу? Үнэн үү? 460 мянган 440 мянган төгрөг үү? Ханш нэмгэн болж тээ. За. Тэнгүү 5 хангийн. 5 энд байгаа тий. Намаа чи өөрөө ерөнхийдөө авч чадна үстэй. Юусе сагсандаа байгаад асуудалгүй сагсалсан бараага сак дарлаа. Шүүдээ байлаа. Ингээд payment nail pay. За. Ингээл болоо. За 10 жихваа хомбоо гинэ. 10 өгнөл гэдэг. Гэхдээ карт бол юм байна л дээ. За. Одоо ингэ болчлоо. За ингээд 10 сарын 25 хүртэл чамд Wi-Fi гэдэг чинь хоолгод хүргэлтэд ш. Манайхаар ток гэхгүй. TikTok гэсэн.
тэр ихгүй юу. Тэгээд за энэ одоо дэлгүүрээсээ одоо гараагүй байгаа. Тэгээ гарахаараа удахгүй track code нь үүснэ. Энэ ямар бараа ёо. Нөгөө дэлгүүрийн чинь дэлгүүрээсээ гарцсан байна шүү дээ. За track code-ны track code харахтаа ямарх энэ голын тавчсан юм. Энэ цаахан үл юу гэдэг чи одоо юу гэсэн үг юм. Энэ тээврийн мэдээллийг шалгах гэсэн утгатай заяа. Энэ дээр нь дарлаа энэ track code нь гараад ирсэн. Бүүндүү каргоны app дээрээ орчие. Paste тэлээ тий. За бүртгэх. Чанд ямар захиалгууд вэ? За тэлээ уруул хэмлэгч. Окей. Энэ хоёроо зандал яваа юм тий. Тэгээ Улаанбаатар биш 90-40 хүлээж авахлаар 6 хүрээ гараад ирсэн. За